Төөх номер 12 болсон явдал 1998. Энэхүү явдал нь намрын нэгэн налгар өдөр Вон Чүминийг бага ангид байхад нь болсон явдал юм. Тэрээр сургуулийнхаа гадна талбайд Чужиг, Кёнжо, Тунган гэх 3 найзтайгаа хамт хөл бөмбөг тоглож байлаа. Жохон хүүхдүүдийн төсөөлөл болоод ш тэрөө уран зөгнөлт кино шиг аянга цахилгаан эргүүлэн тоглож гарлаа. Тэд санаандгүйгээр бөмбөгөө хойтлохоо бот руу оруулж орхиход ардан сууж байсан үл таних эрэхтэй нэг л эвгүйгээр инээж эхэлдэг. Балчир Вон Чүмин ч тэр сонин хүнээс имэх боловч аргагүй эрэхэнд бөмбөгөө авахар очдөг. 아저씨, 그건 그냥 제가 찾을게요. 이미 찾았지. Тэгээд үл таних хүн чи энэ ойрхон амьдардаг юм уу гэж асуухад гинэн Балчир Вон Чүмин маань аль байранд амьдардгаа шууд л хэлмэгц. 그래? 아저씨도 거기 사는데 우리 이웃 사촌이네. 네, 감사합니다. Балчир Вон Чүмин маань ч үл таних хүнээ сайн бошуухан л бөмбөгөө аван явлаа. Найзуудтайгаа тоглож дуусаад өмнөх шгэл гэрлэгөө орохоор орцоороо алгах ба лефтэндээ яг суух гэж байтал түрүүний үл таних эрэхтэй урдаас түүнийг хүлээж байсан мэт лефтний хаалга даран зогсож байх нь тэр. 안녕. 우리 아까도 봤지. 뭐해? 얼른 타. 아니요, 전 계단으로 올라갈 거예요. Вон Чүминий гэр нь 7 давхарт байх ба шатаар алхан явсаар яг 3 давхрыг өнгөрөх гэж байтал түрүүний үл таних эрэхтэй 3 давхар дээр бас яг хүлээгээд зогсож байдаг. 왜 계단으로 가는 거야? 그냥 타. Бяцхан Вон Чүмин маань humгүй шатаар өгсөн 4 давхар дээр ирэхэд бас л түүнийг хүлээж байв. Үхтлээ айсан тэрбээр 6 давхар хүртэл өгсөн очоод амьсгаагаа даран хэсэг хүлээн зогслоо. Тэгээд одоо яг явсан байх гэж бодоод 7 давхар руу гарan гэрийнхээ хаалга руу очтол нөгөө үл таних эрэхтэй Вон Чүминий гэрийн хаалганы урд зогсож байх нь тэр. Айсан хүнд аргал хөдлөн гэдэг шиг өөрийнхөө хөлийн чимээнээс хүртэл айн ардаас нь яг ингээд гүйж байгаа юм шиг санагдана. Байрнаас нэгэнгүй гарч амьсгаагаа даран амс хийгээд хойшоо эргэж харвал азтайж гихүү азгүйч гихүү буруу байрлуугаа ороод баахан айцсан байх нь тэр. 옆동으로 들어왔네. 회사 다녀왔어? 인사드려야지. 다녀오셨어요? Төөх номер 13 Сүнсний баярын үдэшлэг. Чужиг Вон Чүмин хоёр уулзалдан ганц нэг шилэм уун сууцгаана. Чужиг Вон Чүмин хандан миний ажилдаг шөнийн клубт энэ хагас санд Сүнсний баярын үдэшлэгтэй. Манай клубын онцлог нь заавал дүрээ хувиргасан хүмүүс л орох боломжтой ба Вон Чүминийг очвол бараг үдэшлэгийн тэргүүн нь болно гэсэн утгатай зүйл яран түүнийг ятгахна. Түүний яриаг сонссон Вон Чүмин маань найз Кёнжугаа дагуулan очихоор шийддэг. Тэгээд үдэшлэгийн өдөрч болж тэд очиход Вон Чүминий төсөөлж байсан шиг сайхан байсангүй. Хүмүүс хитрхи амар дүрээ хувиргасан болоод ч тэрөө аимшигтай харагдаж байлаа. Тэд өөр тийшээ харахад хоёр гайгүй охин зогсож байх ба манай хоёр ч хөөрөн шуудал танилцахаар очдог. Хөлхөн буусан хоёр маань яах вэ гэд байж байтал Чужигаас мессеж ирэн гайгүй охин байна шүү танилцуулж өгье. Даанч хоцорж ирэх юм шиг байна. Та хоёр юм уунгаа хүлээж байхгүй юу гэж бичсэн байдаг. Эргэж хараад энэ тухайгаа Кёнжууд хэлэх гэтэл нөгөөх нь ёстой л нэг усны өхөр шиг ууж байлаа. Тэгээд манай хоёр маань нөгөө охиныг хүлээнгээ нэлээд их уусан байх ба Вон Чүмин маань ч унтаад өгсөн байв. Хин нэгний дуудах чимээгээр нойрноосоо сэртэл 주민 오빠? 잠들었었나? Вон Чүмин маань ч чочин ухаан ороод хартал нэгэн эмэгтэй түүний урд зогсож байлаа. Тэгээд эмэгтэй өөрийгөө 저 조지 오빠 소개로 온 영아라고 해요. 정말 뵙고 싶었어요. 옆에 앉아도 되죠? нүүр хувиргалтаас болоод ш тэрөө Вон Чүминд уг эмэгтэй ерөөсөө энгийн бүсгүй шиг санагдахгүй байх ба жирхэн айсан тэрбээр урдхаа өгсруулан уухаас өөр юу ч хийж чаддаггүй. Тухайн эмэгтэй ч анх ярьснаасаа хойш өөр зүйл ярилгүй Вон Чүминийг цоортор ширтэж байснаа. 우리 춤추러 나가자. Вон Чүмин маань ч уг саналаас татгалзмаар байсан боловч татгалзахад дэндүү амар байлаа. Тэгээд тэд хамт бүжиглэх бөгөөд түрүүнээс хойш баахан угсруулж уусан Вон Чүминий толгоо нь яг хагарах гэж байгаа юм шиг өвдөн эргэж нүд нь баг багаар харах хуйсаар тасрах нь тэр. Маргааш өглөөч болж тэрбээр нэгэн буудалд сэрэх ба хажуу тишээгээ харахад өчигдрийн нөгөө амар бүсгүйтэйгээ нэг оронд хамт байдаг. Цочирдсан Вон Чүмин маань арай үгүй байлгүй дээ юу билээ гэж бодон хүнжлэх сөхөд
Түүх номер 14 ан. Кёнжу Вон Чүмийн хоёр архины газарт хоёр бүсгүйтэй байх ба элдв янзаар илэглэн хоёр бүсгүйг хөгжөн таалагдахыг хичээж байлаа. Тэдний санснаарч болон бүсгүйчүүдэд тэд таалагдж буй мэд охтууд тэднээс хувийн чанартай асуултууд асууна. 냄새 좋다. 담배 안 피우나 봐. 오빠 혈액형은 뭐야? Тэгээд Вон Чүмийнтэй сууж байсан бүсгүй би чимээгүй гой газар мэднэ. Бүгдээрээ үргэлжлүүлээд тийшээ явцгаа химэн дараачийн газар руугаа явцгаадаг. Түрүү нэг Кёнжугаас цусны бүлгийн асуулт асуусан шиг Вон Чүминээс ч мөн адил бүсгүйчүүд асуудаг. Манай хоёр ч баярлан хөөхөн хоёр охин уургалсандаа итгэж ядан Вон Чүмин Кёнжуд хандан одоо очих газраа бүгдээрээ орж суугаад хоёулаа жоохон байж байгаад 0 оръё. Тэгэхдээ утсаа хоолой бичлэг дээр нь тавиад нууцаар үлдээчихье. Тэгээд чипт хоёрын тухай охид юу гэж ярих нь сонсоё химэн тохиролцдог. Охид ч тэдний дагуулan пап байгаа гэж хэлэхээргүй зойрын давхар руу орцгоолоо. Манай хоёр ч жоохон эвгүрхсэн ч гэсэн даган орцгоох бөгөөд дотор тэднээс өөр хүн амтэн нэгч байхгүй. Шалаараа гялгар цаас дэвсэн байх нь Вон Чүминд нэг сонин санагдана. Тэгээд манай хоёр залуу маань түрүүн ярьсан төлөвлөгөөнийхөө дагуу утсаа хоолой бичлэг дээр нь 50 үлдээн хамт 0 орохоор явцгаадаг. 다녀와. 근데 남자끼리도 화장실 같이 가? 그럼. Кёнжу Вон Чүминд хандан энд ихтэй сонин санагдахгүй байна уу? Ийм хөрхөн охтууд яагаад чипт хоёртой хамт яваад байгаа юм болоо? Гэхэд Вон Чүмин юу гэсэн үг вэ? Чипт хоёр хөвгөлтэй болоод таалагдж байгаа байлгүй дээ. Гэж хэлэн тэд буцсан дотогш орцгоодог. Охид тэднийг ямар удадгийн гэж хэлэн бас зөрөн 0 орлоо химэн явцгаалаа. Манай хоёр ч тэднийг явсны дараа нөгөө хоолой бичлэгээ сонсохоор яаран бушуухан шиг л уцаа гаргаж ирэн товчлуураа дарав. 경조 오빠는 어때? 착하고 순수하고 몸도 건강해 보여. 꼭 잡아야겠네. 주민 오빠는? 주민 오빠도 담배 피는 거 빼고는 다 괜찮아 보여. Бүсгүйчүүдийн магтаалыг нууцаар сонсон хоёр маань бүр хөөрөн баярлаж байж ядан харагдана. Тэгээд хоолой бичлэг дахин үргэлжлэн 네, 오빠 지금 작업 중이에요. 야, 안주 나왔나 보다. 네, 통나무 2개요. A랑 B요. 통나무? 저희 화장실 간다 하고 나갈 테니 작업하세요. Вон Чүмин Кёнжу хоёр маань өөрсдийн мэдлгүй хүний найманы олз болцсон байх нь тэр. 오늘은 통나무가 어리고 좋구나. 바로 작업 들어가자고. Манай хоёр өгтлээ зодуулсан байх бөгөөд айсан Вон Чүмин оронд нь энийг ав химэн Кёнжуг өгнө. Гэтэл нэг масктай эрэгтэй тэдний хамгийн сайн танил найз болох Чуужиг байх нь тэр. Цаанаас уг эд эрхтний наймааны дарга өгнө нь Чуужгийг юу хийгээд байгаа хэмээн хүйтэн өнгөөр асуухад гацаанд орсон Чуужиг Түүх номер 15 буруугүй. Вон Чүмин үжүнгийнх 8 настай хүүтэй бөгөөд хүүгийнх нь анги хариуцсан багш гэртэн зочлох болсноо уцаар хэлэхэд Вон Чүмин ажилдаа болохоор би гэртээ байж амжихгүй байх уучлаарай багшаа та үжүнтэй уулзаад явхад болно хэмээн уцаа тасалдаг. Тэгээд тэрбээр утасныхаа дэлгэцнээр байх зургийг харан санаа алдна. Тэдний гэр бүлд жохом юу тохиолдсон бэ гэвэл Вон Чүминий гэр бүл анх дөрвөлээ аж төрдөг байж багасаа бие муутай байсан том хүн золгүй явдлаар өнгөрсөн бөгөөд үүнийг харсан ихнэр нь аажмаар ухаан санаа нь самууран галзууран гэнэтэл нэг өдөр ор сураггүй алга болсон гэдэг. Харин багасаа ахуулаад гоц ухаантан гэгддэг байсан баг хүү болох үжүн ин нь ээж ах хоёроо алдаатч тэрөө багаар зан авир нь өөрчлөгдөн сонирн болж байлаа. 여기 형아가 미쳐나봐. 우준아, 너는 하늘나라 갔다니까. Цаг хугацаа явах тусмаа түүний хүүгийн зан авир улмал хурц ширүүн болсоор тэгээд Вон Чүмин ажлаа таран гэртээ ирж хүүгээсээ багш нэрээд явсан уу гэж асуухад 선생님하고 병원 놀이하고 있었어. 그런데 지치셨나 봐. 안 움직여. 뭐? 선생님 정말 죄송합니다. 바로 풀어드릴게요. 죽었어. Вон Чүмин уг нөхцөл байдалд итгэж ядан чи үүнийг хийсэн мүү гэж хүүгээсээ асуухад 저 여자가 저번에 날 화나게 했잖아. 이건 살인이야. 아빠가 신고하면 너 꼼짝없이 감옥 가는 거라고. 신고해봐. 난 경찰 아저씨에게 아빠가 한 거라고 해야지. 게다가 엄마랑 형도 아빠가 죽였다고 하면 되겠다. 뭐? Гэтэл яг үнэндээ баг хүү болох үжүн ин нь ээж ах хоёроо бас хороосон байх нь тэр. Энэ бүх аимшигт үнийг мэдсэн Вон Чүмин яхаа мэдэхгүй цочирдон зогсоход хүүн 남은 인생 감옥에서 썩고 싶지 않으면 빨리 적어치워.
Аянга цахилгаан цахилсан энэ аимшигч хүн Вон Чумин газар дээр түүнд ганц үлдсэн хүүгийнхээ аллагыг нуун дарагдуулахын тулд түрүүний багшийн зогцыг гэрийнхэн хашаан дотор газар ухан булж байлаа. Гагцгүй тэрээр бодолдоо би бол эцэг хүн, миний хүүхэд учраас би бүх зүйлд хариуцлагатай хандах ёстой гэж бодон өөрийгөө тайвшруулна. Тэгээд гэртээ орж ирээд хүүгийнхээ өрөөний хаалгыг онгойлгон харахад тэр байсангүй. 오중아? 아빠도 엄마랑 똑같네. Уг явдлын дараагаар тэдний гэрт цагдаа сэргийлэх эрен мөрдлөг хийж байх ба мэдээгээр хүртэл гэртээ хүнд алагдсан байдалтай 30 хэдтэй эрэгтэй цогцс болон мөн хашаан дотроос нь 20 хэдтэй эмэгтэй цогцс олдлоо гэж гарч байлаа. Ахлах мөрдөгчд мөрдлөгийн хариуг станцаар хэлэх ба Вон Чуминий хөнөөсөн эд хэрэгсэл дээрх гарын хэ бүгд яг хүүхэдтэй таарч байна хэмээн хэлдэг. Тэгээд мөрдөгч хүүгээс үнэхээр чи энийг хийсэн юм уу гэж асуухад 아니요, 아빠가 한 짓이에요. 난 잘못 없으니까 믿던 말던 마음대로 하세요. хүүгийн ингэж ярихыг сонссон мөрдөгч уурлан аллах гэдэг ямар том зүйл болохыг чи мэдхүү. Чи одоо шоронд орно гэж байна гэхэд 에이, 괜찮아요. 저 8살이잖아요. уг явдлаас хойш 10-ад жил өнгөрсөн байх бөгөөд мөрдөгч маань ч нэлээд хөгшөрсөн ч гэсэн ажлаа хийн явж байгаа харагдана. Гэтэл хойгоор нь хідэн 10 жилийн хүүхдүүд ярилцсан өнгөрөх ба нэг хүүхдийн дуу хоолой нэлээд танил сонсогдох нь тэр. 목소리. 난 다 괜찮아. 안녕. 그냥 배부른 고시.